би сургуулаа бүр баг сургуулаас бүр Хүүхатад үзсэн болохоор бараг 1 жилийн нэг л удаа хайрах юм уу 2 удаа хайрна. Навыг гаднаас үтгэхэд бүр навыг чи хөлбөмбөг тоглодог бүр ингээ гайх штэ. Би л чи би хөлбөмбөг тоглоно. Намайг уяхан гэдэг өвөр Монголын Ордос хотоос ирсэн. Монголд ирээд хагас жил болж байна. Монголын боловсрын их сургуульд магистраа суралцж байна. Одоо бас энэ дээрээд хад гисэн клубт хөлбөмбөг тоглож байна. Хамгийн жоохон байхтай амар сонирхолтой санагдсан. Хөлбөмбөг ийм гайхамшигтай. Ингэж тоглодог. Ингээ удаандаа энэ утгыг ойлгосон чинь хөлбөмбөг намайд нэг ил гой санагдсан. Нэг удааны завшаан дээр би ингээ сургуулиудаар тоглолцсон ингээ гүйжсэн. Тэгээ багш намайг олоо үүчсэн ингээ суугаад энэ хүүхэд хурдан гүйжээ ингээ эргээд намайг сургуулийн хөлбөмбөгийн ангид оруулсан. Жохон байхдаа өхөн гүйхийн үед л хөлбөмбөг тоглох гэж яг бодоагүй. Бэлтгэл хийх юм уу тоглолт хийхдээ одоо гүйж дасгүй. Удаан цаг гүйд ийлэхгүй. Тэгэхээр талбайдаар өөр юм би ингээ бодно. Утгүй барлаа. Чармаа. Одоо жоохон гүйвэл дууслаа. Манай чаавал нөгөө багыг дийлнэ. Дийлэн гэх. Хөлбөмбөг чинь дэлхийн 1-р хамгийн их спорттой. Тэгээд тоглоо үзсэн чинь амар гоё сэтгэл таалагдж байна. 4-р оноос эхлээд өдөр болгоно 2 бэлтгэл хийнэ. Өдийн өмнө 1, өдийн хойно 1 гэд. Өдийн өмнө 2 кичэл орсны дараа сүүлийн 2 кичэлэн бэлтгэлэн хийнэ. Өдийн хаан чадад өмнө 2 кичэлэн ороод сүүлийн 2 кичэл дээр нь хөлбөмбөгийн бэлтгэлэн хийнэ. Одоогийн баг бол намайд бүр маш сайн. Дандаа намайг дуудаагаад нь хоол идэх юм уу? Зүгээр цагтаа хамт тоглоно. Би бас энэ багийн нэг хүн болсон даа. Өөрийн би амар азтай гэж бодож байна. Энэ тхийн тасалжуулах шууд би тоглолтын өмнө чиний сэтгэлийн талаар амар бодол хэлнэ. Сэтгэлийн талаар чамд одоо гой сайхан тайлбар зөвгөн чамайг тайван бай. Энэ тоглолтоо одоо яаж хий гэдэг. Өмнөх байвал одоо зөвхөн чамд энэ дээр чи одоо яаж пас өгөө. Одоо миний энэ тасалжуулагчийн янзаар ингэж гой тоглолгүй ярина. Энэ сэтгэлийн талаар бол ярихгүй. Монголчуудын биеийн хүчнээ өрсөлдөөн сайн. Ингээд биеийн хүчин чанга сайн өрсөлдөөн хийдэг. Тул тал нь бол бүгдөө мөр ажилтай уулзалтаараа өдөр болгон бэлтгэл хийдэг илгөө гэж бодож байна. Миний аав ээж хоёулаа мөр малчин хүн. Өдөөд манай гэр бол бүр ямаатай илүү юуч байгаагүй. Өвөр Монголд одоо нүүдэлгүй. Одоо өөр нэг газартай. Өөрийн газараас ондон талбайд явж болохгүй. Багтаа би олон хитан бүр байранд суудаг. Зөвхөн бараг би миний гэр одоо Ордост байгаа. Би сургуулаа бүр баг сургуулаас бүр Хүүхатад үзсэн болохоор бараг 1 жилийн нэг л удаа хайрах юм уу 2 удаа хайрна. Зөвхөн амралтын хугацаанд хайрна. Хятадтай байвал би одоо дандаа хятад уу яриад л одоо Монголд ирсэн чинь дахиад Монголын орчин тойронд ирсэн амар гоё сайхан таалагдчихэв. Эргээ би бас мах идэх дуртай. Өдөр болгон мах идэл бас гоё. Багш доороос одоо инээдтэй гар яриа штэ. Ойхаа чаага гүйдэггүй. Чи хаашаа гүйчих юм? Талбайгаас гадшаа гарах юм уу чи? Ийм аягтай яруу намайг амар инээдтэй санагддаг. Намайг гаднаас үтгэхэд бүр намайг чи хөлбөмбөг тоглодог бүр ингээ гайх штэ. Би л чи би хөлбөмбөг тоглоно. Миний жүсийн үжил барыг тийм нэг номхон харагдана. Тэгэхээр намайг хөлбөмбөг тоглож чадахгүй. Эргээд талбай дээр үзсэн. Ийм сайн тоглодог чи. Бүр ингээ гайхаж харна. Дандаа намайг бүр чигээр. Чи тоглодог. Өвөр Монгол энэ үеэсээр бараг одоо 20-30 гараадас болцсон. Дулаан жирэг энд одоо жоохон хүйтэн байна. Энэ одоо ямар талбайг үүжин. Талбайн дээрх тэр хар өнгөтэй шороо тэр нь бага бол амархан халтраа болгүй. Одоо пүүзэн жогчуулна. Одоо ямар пүүз өмсөх юм уу? Анх думдаа нэг удааны бэлтгэл дээр нь би гараа хугалцсан. Тэгээд бараг 1 сар амарсан. Энэ 1 сар бас амар юм бодсон. Хүн амгаас чанга болчих уу? Би одоо тоглолт ийлэхгүй гэдэг өөр юм ариун юм бодно. Шүүгч заавал чанга байх хэрэгтэй. Шүүгч бол талбай дээрх 1-р хүн. Манус бүр шүүгчийн үгийг сонсох хэрэгтэй. Эмхтэй хүн байвал заавал ийм нэг
гадууран хүч чадалтай байх хэрэгтэй. Би бас хүн намайг ийм нэг жөөлхөн гэд хүнд жөөлхөн гэж харагдаж санаа байхгүй өөрийн биеийн чанга хатуу ийм нэг маягийг хүн үзүүлэх санаатай. Долонгоор оруулсны учир нь болон манай багийн бас нэмд гоё сайхан пас өгсөн. Тэгээд хамаг сүлийн гоолыг би хийсэн. Энийг одоо манай багийн тэр группээр явуулсан сте. Оо үтсэн амар гайхлаа. Оо ямар гоё юм аа. Энд ийм нэртэй болчихоо. Энэ гайхалтай.